Сайн мэцгааны үзэгчтэй яг одоо босон явдлууд шинэхэн дугаар дахин хүрэхэд бэлэн болж байна. За өдрийн мэнд мандах. Өдрийн мэндээ. За өнөөдрийн үед хоёлоо босон явдлуудаа арай нэг өөр байдлаар хий гэж ярьстай. Тэгээ зургнууд үзээд, зурган дээрээ реакшн, бичлэгнүүд үзээд те. Хэдэн оны дэлхийн аварга ингэсэн тэгсэн гээ гоё зурган дээрээ ярилцаад явъя. Тэгээд яриагаа эхлэхээс өмнө босон явдлуудтай хамтрагч VGN Европын аялал болон Wait компани FTP-нд хамтран ажиллаж байна. Хамтрагчтай баярлалаа. Баярлалаа. За тэгээд эхлэх үү. За эхлэе. Ер нь одоо үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Дэлхийн аварга эхэлсэн явж байгаа. Яг Америкийн цагаар монголчууд манд амьдарч байгаа бах тий. Тэгээд дандаа дэлхийн аваргатай холбоотой юу одоо? Тий, дэлхийн аваргатай холбоотой, өмнөх дэлхийн аваргатай холбоотой. Ер нь гоё дурсамж сэтрэх баха. Тэгээ хоёлаа нэг зураг бичлэгэн дээр сайхан ярилцсан явъя. За эхний зураг харах уу? За. Оо. За энэ нөгөө зоос уссан алдартай. One Piece. Аимшигтай мөрөгдөг бүр ингээд. Энэ ихтэй амар дамжуулт ирдэг те. Энэ дамжуулт нь амар гэхээсээ илүү мөргөлт нь амар. Үгүй аль нь. Тэр хол яваад тий. Тэр чинь амар хол хайж байгаа шүү дээ. Урд хаяа. Үнэхээр амар гол шүү. Яа. Пүү. За энэ Нидерланд бол аимшигтай. Яг тухайд бол Нидерланд одоо бол Нидерланд гэж нэрлэдэг болсон тий. Хуучин Голланд манай монголчууд Голланд гэж их ярьдаг гэсэн. Холланд ч гэдэг юм тий. Аа. За энэ Нидерландын бүрэлдэхүүний баруун зүүн жигүүр бол өстой аимшигтай хоёр Түүнч гэсэн жигүүр байсан. Тэгээ ер нь одоо Нидерландын бүрэлдэхүүнийг манай монголчууд бол нөгөө баахан вангуудаар нь мэднэ тий. Ruud van Nistelrooy, Van Persie, Van der Sar, Van der Vaart гэж явждаг тий. За алдартай энэ алдартай сагсан юм гараад ирлээ тий. Тэглээ. 1986 оны Аргентины анхны төрөв. Аргентинч одоо түүхэндээ 3 төрүүлсэн байгаа. 86 94 гэхэр чин биш ээ. Тий 86 94 78. Сая Аргентин 4 төрөлтэй лөө. 3. 78 86 лөө. 78 86. 94. За тийм байна. Тэгээд Марадо энэ ч нөө Англи эсрэг мөн те? Мөн. Гараараа зөвхөн оруулждаг. За Марадоныг хувьд бол намхан шүү дээ, тийм метр 60 орчим. 62 ч лөө 60 орчим. Тэгээд гараараа ер нь бол ингээ мөрөгчлөл гэж ботсон баг те. Тухайн үед үзчихсэн хүмүүс л те. Тэгээд одоо нөгөө вар систем энэ байгаад байгаа. Энэ үед бол тийм вар мар бол байгаагүй. Тэ. Одоо энэ яг одоо харагдж байгаа энэ бичлэгч нөгөө юу шүү дээ те. Йоо нэг тоглолтод Марадоныг хийсэн гайхамшигт гол болон одоо хулгайн гол буюу одоо гараараа хийсэн булгаацсан гол гэж нэг тоглолтод бүртгэгдсэн. Булгаацсан ч яг одоо тэгээд булгаалтаа. Чи яг шудраг гэж булгаа шүү дээ. Тэгээд шүүгч байгаа шүү дээ. Одоо тэгэл спортод ч янз бүрийн ингээд нөгөө Аз гэж юм бас байгаад байгаа шүү дээ. Тэгээ магадгүй одоо энэ тоглолт одоо 2026 онд болж исэн бол вар үзэл гараг эхлэсэн баг л та. Тэгээд энэ тоглолт ч нөгөө ач холбогдлыг нь бас айгүй гой ярьсан түүхүүд зөндөө өгдөн шүү дээ. Зөвхөн энэ бол өвлөмгийн тоглолт байгаагүй. Энэ бол бүр зүгээр дайм маягийн л одоо талбай дээр болсон үйл явдал байсан тэргээл ярьдаг. Тэгээд тэрэн дээр ямар ч хамаагүй аргаар яалт авахыг хүссэн Марадона гар ашигласан юм аа. Үнэ гар байсан гэд ярьдаг. Тоглолтын дараа гэхдээ гар гэж хэлдэг шүү дээ тий. Бурхны гар гэдэг. Бас тодтогоод байгаа тий. Бурхны гар байсан. Бурхан мутраа хайрлаа. 90 оноос өмнө ч гэдэм үү тий. Одоо ч гэсэн ингэ нөгөө улс төрийн маргаантай улсуудын хоорондын тоглолтууд бол маш ширүүн бол амар тий. Энэ үед ч гэсэн ер нь бол тиймэрхүү байсан үйл харагдаж байна тий. Сонирхолтой зураг байна. Роналдо Португал. Энэ хасагдаад уйлж байгаа бах тий. Тийм ээ. Манай ч зөндөө уйлнаа. Хасагдаад уйлж байгаа зураг байна. Тэгээд за 6 дэлхийн аваргад 6 дахь дэлхийн аваргад орж байгаа. За энэ магадгүй энэ одоо энэ Марокко юм шүү. Тийм байна. Өмсгөлн тий ногоон. Хасагдал шатнд Мароккод хожигдоод гарч байна да. Марокко ч өнгөрсөн 22 оны. Тий. 22 оны шүгнэ. Тий. Марокко ч яг нөгөө түүхэндээ Африк ТV-ийн төлөөлөл шүгэн дөрөвт төлсөн анхны тохиолдол 22 онд гарч байгаа тий. А энэний өмнө бол нөгөө хэрвээ гэж байдаг бол Ганы шгшээ баг шүгэн нэм дээр ургаад Суурезын нөгөө алдарт гараар хожигдчихсэн. Тэр байгаагүйсэн бол Ган магадгүй Африк ТV-с хамгийн өндөр төлсөн хамгийн анхны баг болох байсан баг. Энэ дээр бол Марокко ингээд шүгэн дөрөвт төлсөн анхны баг болж. Тэгээ Марокког нөгөө нэг монголчууд хамгийн нөгөө нэг аманд орцсон тоглогч нар ч нөгөө Амрабат ч Амрат гэж нэрлэлсэн Монгол нэр өгсөн. Тэгснэ
Одоо ингээ харах юм бол хамгаалтан дээр нь ингээл те Мазруи, Хакими тэгснэ урд нь төв дээр нь Амрабат тэр гэдэг ч юм уу. Ер нь бол гоё баг байгаа даа байхгүй амар гоё. Энэ жил тэгээд 2026 оны дэлхийн арга дээр Барзилтэй нэг хэсэгт орсон. Тэгээ нийтийн тоглолтод Барзилтэй тоглосон, Барзилтэй тэнцсэн тий. Тэгэхээр л бүрэлдэхүүн ямар гоё багаараа ямар гоё байгаа вэ гэдэг нь бол харагдчихэв тий. Барзилийг дагаад хэсгээс хоёр орчихлаа. Энэ бол бас гоё зураг байна уу. За Андураг бол одоо Нидерландтай тоглох шүү. Марокко. Тэр бол аимшигтай тоглолт болно. Шүгийн энэ чинь хуучин дэлхийн аварга чинь шүгийн 16 гэж ярьдаг гэсэн бол одоо нэг даваа нэмэгдсэн тийм үү? 32 дээр Марокко Нидерланд энэ бол аимшигтай тоглолт тийм шүү дээ. 32 бараг хамгийн гоё тоглолтууд энийг гэж магадгүй. Япон Бразил хоёр юм шүү бас тийм. Манай гоё байна тийм. За нөгөө нэг нөгөө шүүмжлүүлдэг үсний цэцэлтэй байна л да. 2002 оны. Яагаад ийм цэцэлттэй ороод ирсэн юм бэ гэл те. Энэ үсний цэцэлтийн талаар нэрээ сүлд сонссон. Энэ ч нөгөө Роберто Карлостой адилхан байна нөгөө хүн тэгсэн юм шиг. Тэгээд нөгөө Карлосоос ялгархын тулд юм нөгөө жамуух өсөг тавьчихсан явж идэг. 2002 оны дэлхийн аварга байна. 2002 оны дэлхийн аварга дээр яг Роналдо тэргүүтээ. Энэ бүрэлдэхүүн бол аимшигтай нөгөө Роберто Карлос байна. Ривалдо байна. Аимшигтай бүрэлдэхүүн 2002 онд. Тэг бидэрт их дотн ойрхон байгаа юм чи. Япон Солонгост бас Аз твд болсон. Цагийн зөрүү байхгүй. За яг энэ засалтыг бол манай Монгол хөлтөс зөндөө хийсэн дээ. Тэгээ нөгөө ийм ингэж гүйлдэг яг энэ засалттай. Тэгээ энэ засалт чинь нэг хэсэг зүгээр хүүхд туулах юм баг юм болсон шүү. Монгол гадаад болсон. Юу ээж амнар нүртэл ингэж засуулсан явж байгаа. Нэг сорог чалмиг гэдэг. Нэг ордоо нэг юм үлдчихдэг байсан. 2 оны дэлхийн аварга яг нөгөө 98 оны Францын төрөөсний дараа 2002 онд Бразилийн аимшигтай шгшээ оруулж төрүүлсэн. Амар. Бүрэлдэхүүн байна. За 2022 оны Аргентины төрөө. За энэ төрүүд дээр өстой дэлхийн хөл бөмбөксөөр нарахч нар бүгд баярсан бохоо тийм. Баярлалаа. Эсвэл чинь тэгээд тухайн 22 онд дэлхийн аварга дээр 7 гол оруулсан санагдаж байна. Тэгсэн 7-9. Аргентинаас 2 тоглогч бол шилдэг 3 шагналын 2 нь Аргентин дээр очижсэн шилдэг залуу тоглогч болон тэгээд юу ээжсэн шүү. 3 шагнал болоо хаалгачтай. Тэгээд хаалгач авт. Эмилиано Мартинес ч аваад нэг бала селебрэшн хийдгөө. За энэ 14 оны 2002 14 оны нөгөө юутай Германтай хийсэн финал дээр чинь бас Аргентин гарч ирсэн. Тэгээ Мессигийн бол дэлхийн аварга 2 дахь финал. 14 онд бол шүүгчийн мэдлийн цаг биш нэмэлт 30 минут те 30 минутанд Германы Марио Готце гэж залуу 116 дахь минут ч гэсэн тэнд гол хийгээд тэгээд тэр яаж байгаа тэр амар эвгүй хорт цөнцгөөс хийчихдээ шүү дээ. Тэгээд Мессигийн дэлхийн аварга болох мөрөөдлийг бол тухайн жил тасалж исэн бол ингээд инхүү 22 онд Месси дэлхийн аварга. Одоо тэгтээ нэг сонирхолтой тоо гарч ирсэн заяа. Месси дэлхийн аваргын түүхэнд одоо 18 гол хийгээд мэрэгэн бурчдыг тэргүүлээд эхэллээ тий. 12 голын сүүлийн 2 дэлхийн аварга. 35-аас дээш наснда 12 гол хийчихээ чинь 35 гэдэг чинь одоо баг хүмүүс карьер дуусчлаа гэж ярьсан тий. Одоо Неймар интерчээсээ Бразилийн шгшээ дээр ахмад тоглогч гэхэд л Неймар ч 34-т явж байгаа зү тий. 92 оных шүү дээ тий. Тэгэхээр чинь нөхөр 35-аас дээш наснда 12 гол хийчихлээ. Юм шиг тий. Энэ бол 100-ны тоглогч юу. Амар. Итали Бразил 2 байна тий. 94. За би бол энэ зургийг хараа нэг сайн санахгүй байна. Ер нь 94 онд бол Бразилийн төрүүлдэг. 94 2002 онд ч Бразилийн төрүүлдэг. Тэгэхээр Бразил Италийн өмсгөлийн харахаар Итали шиг гэж зүгээр таачих уу? Энэ Бажжо нэг цохилт төлөө пенальт алддаг ч үлээ. Тэгээд хожигдоод гутарж байгаа л зураг л байна л да энэ яг. Би бол энэ зургийг бол сайн мэдэхгүй. Ямар ч лээсэн 10 дуурай шүү дээ. Тийм шиг байна. 10 юм шиг байна. Итали одоо ингээд Италиг харсан чинь амар харамсалтай санагчлаа. Энэ жилийн дэлхийн аваргад байхгүй. Одоо энэ жил чинь дэлхийн аваргын түүхэнд 48 улс орж байгаа. Хамгийн олон оролцогчтой дэлхийн аварга. Гэхдээ Итали байхгүй. Тэ. Сая яг бичлэгт орохын өмнө нэг пост хараа суужсэн. Хамгийн үнэтэй тоглогч нарын бүрэлдэхүүнтэй дэлхийн аваргыг өндсөн улсуудын нэгдүгээрт Итали явж байгаа. 300 баг 90 хэдэн миллион евроч л амар. Тэгээ баггүй. Хайрын тий. Харамсалтай. За энэ Аргентин хаана хоёр? Франц шүү. Танаа Франц шүү. Наа чи өмсөх. Эндээс ногоо харагдаад байна. Power. Эндээс гэрэлт ногоо харагдаад шүү.
Аргентин, Франц. Энэ нэг амар гол хийгээд тэр мөн үү? За одоо бичлэг харж байна те. Энэ бүр нэг амар гойддаг юм биз дээ. Тас. Тэ мөн л байна л та. Power. Энд ч тэгээд яг гарч иржсэн. Дэлхийн аргана шүү дээ. Йоо. Инстас эйгүү цохилтой. Хүчтэй юм шиг хөөрөөж байгаа юм шиг. Хаалгач тол тэгэнгүүтээ яаж байгаа нэг алсын болонд очиж байгаа, зайд нь очиж байгаа. Маш эйгүү цохилтой наа. Энэ агаар дээр ирж байгаа бөмбөг шууд гойдно гэдэг чинь асар том техник гэдэг юм да. Тийм шүү дээ. Тэрний нэг жишээ гэж одоо Диего Форлан харуулдаг шүү дээ. Энэ Франц Аргентинээс нэг өнгөрсөн дэлхийн аваргын финал те. Йоо тэр бүр ингээд ерөөсөн мартагддаг шүү дээ. 2 тэгээр хожиж яваад 2 гол хийгээд 3-2 болоо 3-3 болоо финал цохоод ёо тэр бүр амар дэлгэр. Ер нь бол бүх цагийн түүхэнд хамгийн гоё финал болсон нэг шүү дээ тий. Одоо тэр тоглолтын чинь үзэл дээр 1.5 тэрбум хүн үзсэн гэдгээр ер нь бүх спортын нэгт бичиж байгаа юм байна. Одоо хэрвээ Аргентин, Португал хоёр хоёулаа хэсгээсээ нэгээр гараад шүгний 8 таарах юм бол 2 тэрбум хүн тухайн тоглолтыг үзнэ гэдэг урьдчилсан тоцоо гарсан байна. 4 хүн дутмын нэг нь аим шиг. Тэр бол тэгчээсээ тий. Тийм шүү дээ. Үзмэр шүү дээ. Хорват мөнгөн медаль авсан 18 оны жил мөн байна. 18 оны Францтай 18 оны финал гэж. тий 18 онд Францтай финалддаг. Францын төрөв. За энд бол 2 жоохон зөмлөдөг гэж хөө. 2 төвийн хагас нь бол өстой аим шигтэй 2. 2 3 уу 4 уу баг Модрич, гоцол те. Ракитич. Аим шигтэй хагасууд нь бол үнэхээр тасархаа. Хагасууд амар өссөн. Манзукич байна. Энэ тоглолтын дээр чи яагаад энэ нөө Хорватоос орсон. Эхлээд Франц гол хийжтэй шүү дээ. Гэхдээ тэрэн дээр ч нөгөө нэг Манзукичийн толгоонд байгаад ордог. Тэгэнгүүтээ тоглолтын төгсгөл дээр Хорватоос бас Манзукич гол хийдэж шүү дээ. Өөрийнхөө алганд чигээд али алганд ч гол хийж байгаа маа. За тэгээд Эмбапе тэргүүтэй. Франц Эмбапегийн хамгийн анхны. Тэр Пересичийн гол бол амар шүү дээ. Хорват бол үнэхээр гоё бүрдүүлсэн. Ер нь тэгээд хүмүүс Хорватыг бараг финалд гэж бодоогүй л байсан баг л та. Тэр 18 онд дэлхийн аварга дээр ч гэсэн маш олон том төвчрөх баг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд энэ шгшээ багийн одоо хүртэлтэй өнөөдрийн хүртэлэг байгаа хамгийн чухал хэрэг юм бол ялчтай Лука Модрич л байна л да. Тийм одоо ч гэсэн байхтай байгаа тийм. Тэгээд 6 онд тоглож исэн. Тэгээд 26 он тоглож байгаа. Яг дунд нь нэг өмнө нэг ярьжсэн те дунд нь нэг алгасдаг санагдаад байна. 10 ч үл 14 өдөр аль нэгэн дээр нороод ороогүй. Тэрнээс биш одоо яг Роналдо Месситэй адилхан 26 он гэхэд байж л байгаа байхгүй те. Гоё тоглогч. Гоё баг. Энэ Хорватын бүртгэн бол үнэхээр гоё эсвэ. Төрүүлэхийг ч үгүйсэхгүй шүү дээ. За баруун Германтай байна гэдэг чинь энэ 90 оноос өмнөх байж таарах гэдэг Чил, Алжир. Энэ нөгөө юу вэ? Одоо энэ Австри, Алжир хоёр чинь нэг хэсэгт орцсон тоглож байгаа. Аа. Хэсгийн 3 дахь тойрог дээр хамгийн сүүлд хоорондоо таарна. За энэ нөгөө 1982 оны тоглолт байна. Аа. 1982 онд болж исэн тоглолт. За энэ дээр хамгийн эхний тоглолтын дээр нь Алжир баруун Герман очиждаг. За тэгж явсараад одоо нэг хөл бөмбөгчин хэсгийн сүүлийн тоглолтууд чинь 1 цаг 1 минутанд зэрэг эхэлж байна тий. Энэ үед болохоор энэ Австри, Герман, баруун Герман хоёрын тоглолт нь хамгийн сүүлд болоод тийм ээ дараа нь энэ Алжир, Чил хоёрын тоглолт нь төрүүлээ болцсон. Тийм ээ. Тэгээ Алжир, Чилигээ хождгоороо хожоод 4 оноотой болцсон. 2 ажилтай 1 ажилтай. Тухайн үед бол хожлыг 2 оноогоор тооцдог гэсэн юм. Тэгээд 2 ажил. Одоо зааварх юм байна л та. Тэгэнгუутаа сүүлд нь тоглоод Герман, баруун Герман 1-0-оор хожигдсон тохиолдолд хоёулаа хэсгээсээ 1-2-оор гарах байсан. Тэгээд тоглолтын 10 дахь минутанд Герман 1 гол хийгээд тэгэл ерөөсөө тэрнээс биш бүр хор орцсон. хөл бөмбөг боллоо. Хор орцсон тий. Тэгээд яг Алжир нь мултарсан юм байна шүү дээ. Тэгээд Герман, Австри хоёр ч нэг хоёулаа Герман илтэй. Тэгээд тий. Энийний зөндөө бичлэгүүд одоо л YouTube байдаг нөгөө бүр ингээ гутам шиг тоглолттой хизээч юм хөл бөмбөг тайлбарлаж байгаагүй гэж тайлбарлагч нэг зөндөл гомдлоор гэсэн. Одоо хамгийн сонирхолтой нь Австри, Алжир хоёр одоо хоорондоо тоглоно. Хоёулаа хэсэгтээ 3-3 ажилтайгаа. 3-3 оноотойгоо. Нэг ажилтай. Хожсон хэсгээс хоёроор гарна. Хожигдсон мултрахыг ч үгүйсэхгүй энэ тоглолт болно. Тэгээд яг энэ тоглолтын дээр бол Алжирийн шиг шивэг Австраас хариуг авах хаа
гэж бодчих. Зүгээр аимшигтай гоё тоглолт баг. Хэсгийн сүүлийн тоглолт. Нөгөө талд нь Аргентин Йордан хоёр тоглолт шүү дээ. Манай нөгөө сонирхчдын одоо дотоод диж гэдэг юм уу те сонирхчдын нөгөө манай хоёр тэд дээр ингээд тоглоод манайх танад одоо нэг оноогоор хожигдчих юм бол хоёулаа хэсгээс гараад тэрийг мулталчих гэдэг шиг л юм. Энд явцсан байгаа байхгүй те. Шалт нэг. За өнөөдөр те яг бичлэг хийж байхад сая юу тоглолоо штэ. Австрал Парагвай те. Австрал Парагвай бас нөхцөл байдал адилхан 3-3 оноотой. Биш үү? Тийш те. Австрал Парагвай 3-3 оноотой. Тэгээд Австрал хэрвээ тэнцэх юм бол 2-оор гараад Парагвай 3-оор гарна. А хэрвээ аль нэг нь хожих юм бол нөхцөл байдал 3 оноотой бол эсгээсээ гарахгүй байх эрсдэлтэй. Тэгсэн чинь хоёулаа нэг ивтэйг нь тоглоод. Харин тэгэнлээ. Тэнцлээ. Сайхан шагналаа хаагаад авчихлаа гэдэг шиг. Оо энэ нөгөө. За Суарес халцдаг манай морхон гэдэг. Суарес хаалгач Суарес яриад нэ. Хаалгач те. Хаацсан шүү дээ гараараа бүр. Осомова ган гэдэг тэргүүтээ. Ган шиг шив. Энэ ган гоё юусэн шүү дээ. Гоё. Тас. За манай хүн бариад болаа. За Луис Суарестэй холбоотой бол маш гоё ч юм бах те. Нэг сонирхолтой бичлэг үзэндээ явж байгаа. Хүн анта хадсч маа за маань гэж бас Клиник хатцаа бид. Тэгтээ бүрдээс надтай. За энэ дээр бол хичнээн Луис Суарес улаан хуудас аваад хөөгцөн ч гэсэн за яг энэ пенальтиг бол Осомовгийн өөрөө хийдэг. Гэхдээ цогцолтоо алддаг. Премьер лигт энэ чинь шүгэн нэмийн тоглолт. Тэ. Карьертай ингээ алдчих. Томдуул давтлагчтай юм ч тэгэл. Ер нь энэ ганы бүрэлдэхүүн гоё юусэн. Түрүүнд ярьсанчлан те хэрвээ очсон бол түүхэндээ Африкийн баг анх удаа шүгэн дөрөвт үлдэх боломжтой байсан. За одоо яг энэ бичлэгт хэрвээ Суарес гарах Суарес тэр цанст бөөм баярлалт. За энэ гараад ирлээ тэр. Улаан уус авсныхаа хэргийг гаргачихж байгаа байхгүй юм чи. Тийм шүү дээ. Тэгээд энэ тоглолтын дээр чинь юу аждаг? Ургуу аждаг. Тэгэхээр бүр энэ үнэтэй гаргаад зү. Энэ амар үнэтэй гарч штэ. Энэ бас бурхны гаргасан тий. Өмнөд Солонгос шүү дээ. Хойцсон Солонгос. Хойц Солонгос. Харахаар яг нэг юм. Гэтэ баруун монголчууд юм шиг. Арчсан. Монголчууд л харагдаад байна шүү дээ. Тэр харалтаа. Арчсан Солонгос гэхдээ ер нь спорттой бол сайн штэ. Одоо нөгөө спортод дэгдэш нөгөө хүн төчөр амьдралаас ч юм уу эсвэл ингэж гарч ирсэн хүмүүс тамирчид амжилт гаргадаг шиг арчсан Солонгос ч өөр ямар орон билээд тий. Дэлхийн аврагт түүхэндээ 2 удаа орж исэн санагдчих байна. Сүүлийн хэдэн жил бол ороогүй. Нөгөө нэг юутай энэ яг хизээ энэ хар зураг байна. 14 онд орсон шүү дээ. Нөгөө нэг Португалтай тоглолдог. Санд байна. Португалт 7-1 гэдэг лөө. За би тэр тоглолт гэсэн. Тэр чинь 7-1 ер нь нэлээд олон голын зөрүүтэй л тоглолтууд нь өндөрсөн хэсгийн тоглолтууд дээр. Яг нөгөө Роналдогийн нэг бөмбөг хүлээгээд авсан чинь нуруунд дээрийн тогтонгууд өөрөө харж ирсэн нэг голоо төгсөгдөг. Тэр тоглолт моголцож би минь санаж байгаа юм байна. Энэ тэгвэл нөгөө сая хөл бөмбөг тайлбарлагч сая нөгөө хөл бөмбөг үзчих Бацаа тайлбарлаж байсан байна. Бацаа гэсэн санаад. 3-0-оор хожиж явж хагаад тэгээ Португалийн нөгөө нэг дэлхийн аваргын түүхэнд хамгийн өндөр амжилттай. Хүрэл авч ирсэн. Тоглолт юу жил гэсэн үг. Тэр нь ч одоо хэдэн он 66 он юм уу? Португалч түүхэндээ сая Европын аварга авахаас өмнө бол Европ дэлхийн аваргаас ганцхан хүрэл медальтай байсан энэ дэлхийн аварга. 3-0-оор хожигдож явж байгаад 5-3-аар хождог. Тэгээд тэр 5 голынхын 4-ийг одоо Португалийн нэг тоглогч хийжсэн. За Эсебио юу? Эсебио мөө. Тухайн цаг үеийн өстө нөгөө нэг одоо юу гэдэг те Jordan NBA-д байсан бол хажууд нь өөр нэг суперстар гэдэг шиг хөлбөмбөг ертөнцид Пелеге хажууд Эсебио нэтэр гэдэг шиг л. Тэр жилийнхаа мэрэгэн булчин шагналыг бол авч ирсэн. 66 оны дэлхийн аварга бол Мапантайгаар Англид төрүүлж ирсэн. Тэр одоо гарч ирэх юм шүү дээ. Аггүй. За Япон соёл цэвэрлдэг. Энэ дэр нэг юм марцсан юм явчихсан шүү дээ. Япон эмэгтэйчүүд цэвэрлээч тий. Та бити худлаа ингээд тэ тоглолт үзэж байхдаа ингээд цэвэр цэмцгэр харагдаад баг гэртээ ирээд гэрээ ингээд цэвэрлээч гээд хараа гээд тэ. Гэрээ цэвэрлдэг л болтой юм шиг үлээ тэ. За Япон энэ ч одоо сүүлийн 10 оноос өнө 14 оноос өнө сүүлийн дэлхийн аваргууд дээр бол байнга яг энэ үйлдэлийг хийж байгаа. Тоглолт усаад
Айгуу гоё. Тий. Тоглогчт нь нэг хувцаалах өрөөндөө цэвэрлээд баярлаа гэдээ үлдээчтэй. Үзэгчт нь үзэгчдийнхээ судлыг цэвэрлээ гардаг гэдэг яг нэг юм. Фанатуудын биш бүр яг нэг Япон хүний одоо юу гэдэг дурсагдсан л байгаа юм л та. Хадгалагдцтэй хөлбөмбөгт бол. Энэ баг спорт төр баг адилхан хаа тий. Япон ер нь Японы одоо спортод үзүүлсэн соёлууд бол зөндөө. Одоо нөгөө бейсбол дээр чинь бас японч амар өндөр үздэг тий. Тэгэхээр бас магадгүй бах уу. Волейбол одоо волейбол дээр чи Япон бол амар өндөр юм шиг та. Тэгэхээр магадгүй баха. Жото муудаг зөндөө зөндөө. Энэ Турк үү? За 2002 оны дэлхийн аварга. 2002 оны дэлхийн аварга дээр Солонгостой хөрлийн төлөө тоглоод хоцсон. Тэгээд Туркийн шгшөөгийн хамгийн өндөр амжилт буй дэлхийн аваргын хүрэл медаль 2002 он. Хасан Шүкүр гэдэг баахан хасаанууд. Туркийнх. Бас л гоё бүрэлдэхүүнтэй байсан энэ Турк. За энэ жилийн Туркийн бүрэлдэхүүн гэхдээ бүх цаг үеийнхэн энэ одоо 2002 оны хүрэл авдаг бүрэлдэхүүнээс ч гэсэн илүү бүрэлдэхүүнтэй гэж яригдчихсэн боловч сая хэсгийнхаа эхний хоёр тоглолтод ажигдаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байгаа 48 улсаас хоёр дахь нь мултарсан улсуудын хоёр дараа мултарлаа та. Энэ баг хамгийн урдан гол. 16 секунд. Тийм шүү дээ. Хараа. 16. Хагасаас гаргаад хойшоо дамжуулсан ч тасч. 16 секунд байна уу? Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн урдан. 12 секунд. 11 секунд. Килиан Мбаппе 2018 оны дэлхийн аварга дээр анх орж ирсэн. Энэ жил нөхөрчин 2018 онд 19 үрж ирсэн. 19 үрж ирсэн жил 4 голтойгоор тэмцээний өндөрлөөсөн. Дэлхийн аварга гэдэг эрхэм цолны эзэн болсон. За энэ хүн чинь дахиад 96 дэлхийн аварга тоглолцохоор хүн шүү дээ. 19-д орсон. Тэгээд 39 хүртэл үлдсэн гэж бодвол тэгэл. Үзэхэр хөө. 19-д гэдэг чи одоо яг Ямал шиг орж ирсэн юм шүү дээ. Ямал ч одоо баг 19-д шүү дээ. Сая Европын аварга дээр чи Ямал ч 19-д одоо 19. Тийм ээ те. 2000 барагцаал юм байна. 6 оных. Биш ээ 7 оных. Одоо. Яа, энэ нэгэл Дион гэж шүү дээ. Шави Алонсог тэрэ дунгачдаг. Энэ хөл бөмбөг биш шүү дээ. Токондо шүү дээ. Шипитэй юу. Энэ яргалал байж шүү дээ. Наач амар зүгээр наач доор хадаас таага шүү дээ. Хадаас таа шүү дээ. За яаж байгаа ер нь энэ хөл бөмбөгтэйг ийм Дион шиг хатууд тоглогч нар зөндөө шүү дээ. Зөндөө. Одоо танаа бишээ. Танаа эсрэг тоглосон Гатозо шүү дээ. Гатозо ч бас хатмаа шүү дээ. Оо тэр чин тэр зүгээр хадаад. Гатозо бол шүү дээ. Үнэхээр чанга тоглолттой. Хатдаг. Тэгээд ер нь бол нэг тим юу гэдэг шүү дээ. Хүүхд тахтал энэ нөгөө нэг атмануудыг нэг огт оруулчихвал гэсэн чи тэрэн донд нэ Ибрахимович, Гатозо, нэг Янг манг тэгснэ нөгөө нэг Вамбомл эдэр орцсон явж байгаа байхгүй. Тэгэл тэд нар бол тэгснэ яг байрлал болгон дэр нэг юм эвгүй нөхдөд байгаад байгаа байхгүй. Атмаа нэг зодооч тий. Хөл бөмбөгшин тэгээд бэртэл гимтэлтэй эн чинь баг зүгээр тулаан шахуул юм болж байгаа ч амар их контакттай. Тэгэл тэр шилбэний ясмаас нь шууд хугараад байна. Унж байгаа бичлэгүүд зөндөө идэв шүү дээ. Яа амар. Бразилийн бүрэлдэхүүн харагдчихээн да. Хэдэн оных юм бол дөө 2002 оны 2002 гинэ. За энэ нөгөө төрний Лусио бай. хамгийн алдартай одоо Бразилийн бүр амар 3-4-3 тэр одоо Роналдиньо, Ривалдо, Роналдо, Роберто Карлос. Энэ нөгөө дэлхийн төв Андораг бол дэлхийн түүхэнд нөгөө хөлбөмбөгийн түүхэнд тий 147 км/цаг гэдэг үлээр Роберто Карлосын нөгөө хаалтаа цогцолтоос бүр аимшигтай гол идэг. Тэр энэ дэлхийн аварга дээр орж ирсэн. Бүр амар гол. Тэр бөмбөг нь баг зөөм болоод бүр нисэлт. Тэгээ цаг нь 147 км/цаг гэдэг баг шүү. Тэрээс амар гол. Солонгосын одоо дэлхийн аваргын түүхэнд хамгийн өндөр амжилт. Утга дээр зохиосон дэлхийн аварга дээр шүгэн дэртүүлсэн. Төрний нөгөө Туркд ажигдчихсэн. Азийн багуудаас юм шиг байна. Азийн багуудаас. Тэгээд ер нь бол нутаг дээрээ зохиосон гэдэг энэ Италитай, Испантай тэр шүгэн 16, шүгэн 8 дээр тоглосон тоглолтуудыг бол ер нь их мапантай гэж ярьдаг та. Тэгтээ тэгээд одоо ямар мап орсон мэдэхгүй юм ч одоо тэгж хэлээд яах вэ те. Гэхдээ утгаараа л орсон гэж хэлсэн юм билээ л те. Финалтад 2 удаа финалчдаг л юм чи Испантай, Италитай финалчдаг санагддаг. Тэгээд түүхэнд дөрөвт орж исэн юм бага. Гэтэ яг энэ Солонгосын бүрэлдэхүүнийг бол сайн байсан л гэдэг. Гэхдээ яаж ч утсан тэгэл Итали, Испани гэдэг ч бас амар баг үз штэ. Бөмбөгийг харсан чинь бас гоё харагдчих штэ. 2002 оны дэлхийн аварга.
За ямар ч тач хоёул нэлээд хэдэн бичлэг зураг үзлээ. Гэтэ тань яг сая яригдж амжаагүй зүгээр гой хуулцмар момент байна уу? Яг тэр момент тэр мартагддаггүй юм гээл те. Энд орж амжаагүй. За энд орж амжаагүй гэх юм бол за 2002 оныхоос бол ярьчлаа тийм Японоос бол 6 оны мартагддаггүй юм бол Зиданы мэдээж мөргөлтэй лээ. За 10 оны Франц тэгээд 6 онд финалцсан Франц бол 10 онд нэлийн том бүрэлдэхүүнтэй орж ирсэн. Ер нь Франц тэгээд одоо нөгөө Дижит Шамийнхаа удирдлаганд орол бага маш сайн бүрдүүлж гин гэж ярьж байна. Хуучин бол тэр 10 оны үед чинь шгшээ багта дуудах хэрэгтэй байсан тоглогч ингээл. Ер нь бол талцал багийн тэр нөгөө ойлголцол талцал бүр аим шигтэй байсан. Тэгээд хэсэгтээ нэг ож гиссэн байсан. 3 дахь тоглолтын дээр нөгөө Анилка дэргүүтэй нөхдөж ер нь тоглохгүй байна. 2 дахь тоглолтод 2-0-ээр үлээ Мексик тожигдж жагаад хайлф таймаар көвчтэй хэрэлдээ дотоо тэр чинь юу гэсэн бэ дэлхийн авраг дээр тасгалжуулагчтай хэрэлдээ хаяа явж байна. Нэг гэж бол амир Тийм шүү дээ. Нөгөө олгоо хагаравч тогоон дотроо гэхшээ зүгээр тэр тогоон дотроо л яахгүй тэр чинь дэлхий тэр бумаар хүн үзэж явах асуудлууд өсч. За ер нь бол тэр л байна дөө нөгөө Юу ярьсан шүү дээ. Одоо нөгөө яг сая Франц гэсэн чинь сайн нэг юм санд орчлоо. 10 онд Франц чинь нөгөө нэг яг Европын бүсээсээ дэлхийн аврагын одоо яг сүүлийн тоглолтыг нэмэлт тоглолт илүү дээ. Ирландтай тоглосон байхгүй. Тэгээ Ирландтай тоглоод хоцсон нь дэлхийн аврагт орохоор ирсэн. Тэгсэн чинь яг гарч явж исэн бөмбөгийг Анри солгоогоороо ингээд чи Францын бурхны гараа тогтоонгуудаа төрөө дамжуулан нөгөөлг нь гол болчдөг санагдана. Хэрвээ тэрэн дээр Ирланд хоцсон бол дэлхийн аврагт ороод дотор нь гой тоглогч нар байдаг гэсэн шүү дээ. Роби Кин тэ нөгөө Даф Мафа Дэмэн Дапл юу Премьер лигийн тий амар гой тоглогч нар байсан. Тэгээ үнэхээр л хожоод гой цэвэрхэн хожоод орсон бол ямар ч тийм юу надад л зүгээр санагдтыг. Тэгэл 10 онд ч тэгэл Франц ч хүртэх өстэйг хүртэл хэсэгтэй ганцхан оноотой тэгээ мултарч байгаа шүү дээ. Тэр өстэй хайрдгүй. Харин тэгээ оронд нь гой Ирланд орж мороод үдсэн бол гой байхгүй тэр чинь тэгээ тэр тоглогчдын сүүлийн дэлхийн аврагд байсан. Тэгэл тэр чинь бас Францын бурхны гар. Өнөөдөр хоёул зөндөө бурхны гар л шүү дээ. Аргентины бурхны гар, Уругвайн бурхны гар. Ямар олон. Сая чинь Францын бурхан тэнд чинь гар ногоод байгаа. Тэгээ тэр чинь Анригийн бас сүүлийн дэлхийн авраг шүү дээ. Ми санаж байгаагаар. Тэгээ дахиж тоглоогүй шүү дээ. Анри чинь бол ер нь бол Арсеналын нөгөө яга Премьер Лигт ганц төрүүлдэг гэл ер нь хожигдлогоо төрүүлдэг. Тийм. Хожигдлогоо төрүүлдэг. Зөндөө гоё дурсамжууд байна. Тэгэд энэ жилийн дэлхийн аварга гоё болж байна. Шүн үзэж байгаа хүмүүс маань нэлээд ядарч байгаа бах тий. Тийм ээ. Энэ жил бол нөгөө 48 улс орж байгаа гэдгээр их онцлог байна. 32-ын шатнаас алаан болох гэдэг шиг байна. За зарим багууд бол ер нь дэлхийн аварга сул баг гэж одоо бараг байхгүй шүү дээ тий. Копа Верде гэл баг хинэгч мэдгүй арал улс байсан. Хэсэгтээ 2 тэнцсэн. Өнөөдөр одоо Сауди Арабыг баг хожуул хэсгээс 2-оор гарах амар тэнцэнэд тэр юм бол. Тийм тэр бол. За тэгээд юу таны яхаа Франц төрүүлэх юм уу төрүүлэх юм уу? За тэгэл Францгаа дэмжиж суу шүү дээ. Энэ бол энэ жил дэмжлээ. Гоё байгаа. Ер нь бол Франц бүртгэн бол гоё байгаа. Тэгээ ер нь цаашаа 32 дээр бол гайгүй баха 16-8-аас бол ер нь том богод хоорондоо тоглоод эхэлнэ дээ. Би бол шүү дээ. Аргентин Франц хоёрыг дахиад финалч болов гэдэг дээр бол бас магадлал байгаад байгаа шүү. Яг магадлалын хувьд л байгальтай. Тэр бас Аргентины нэг талаас бас яг гарч ирч чадахгүй юу гэдэг л. Бас л Аргентин гоё л шүү. Яа тоглолтууд нь үнэхээр гоё байна. За тийм байна. За тэгээд гоё хамт ярилцсан. Удахт баярлалаа. Босын бодлуудтай хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад танилцуулъя. Тэгээд VGN Европын аялал болон Wait компани F-Brand-ийнхэнд баярлалаа гэж хэлье. За тэгээд мандах баярлалаа. Хоёул дараа нь тэгээд дараагийн дугаараар уулзъя да. Тэр үед дэлхийн орны нэлээд явцсан байна бах тийм. Окей. Баярлалаа.